Тэгээ ардын нам бол ард түмнээс асарсан байна. Тийм учраас ард түмний итгэлийг эргээд олж авах ажлуудыг одоо хийж эхлүүлэх хэрэгтэй. Гишүүн төвтөө хариуцлагатай ил тод нам болно. Улс төрийн намын одоо хуулийг одоо чанд мөрдөн. Тэгээ дөрмөө бол бүрэн нийцүүлнэ. Ингээд хэрвээ одоо тэр намын одоо шийдвэр гарсны дараа бол би өөрөө эхний ажлаа бол намын гишүүдээ сонсохос эхэлнэ. Тэгээ орон нутгийн байгууллагуудтай ажиллана. Намын анхан шатны байгууллагуудтайгаа ажиллана. Тэгээ намын анхан шатны байгууллагууд ажиллаж байгаа одоо өөрийнхөө хуралд, хорооныхоо хуралд, сумынхаа хуралд идэвхтэй оролцдог. Гишүүд гэдэг бол ард түмний төлөөлөл шүү дээ. Тийм учраас зөвхөн ард түмэн гэдэг байхгүй. Ардын намын гишүүд өөрсдөө бас шүүмжилж байна. Тэгээ та бүхэн одоо улс орныхоо нийтлэг эрх ашигыг бод намын гишүүдээ сонс. Тийм учраас ажилдаа орлоготой одоо эрүүл боловсралтай Монгол хүнийг одоо би одоо бүтээн гэдэг энэ намын мөрийн хөтөлбөрт суулсан олон зорилтуудаа мартаж эзэж болохгүй гэдгийг одоо шүүмжилж байгаа. Тэгээ бид бол үүнтэй санал нэг байна. Тийм учраас ардын нам гишүүдээ сонсно, ард түмнээ сонсно, итгэл алдарсан итгэлийг эргүүлж олж авна. Тийм учраас одоо хариуцлагатай ажиллах болно гэдэг. Намын дарга бол их хурлын дарга болох юм уу? Өдөө тийм асуудал яригдаг байна. Тийм. Өнөөдөр эхлээд энэ чинь намын их хурл оролцож байна. Монгол ардын намын одоо хамтлагтай хүмүүс одоо намыг бас хагаралт өргөдөг шүү дээ. Тэгэхээр яг цаашдаа энэ байдлыг харахын тулд одоо ямар алхам хийж ажиллах вэ? Би бол намын анхан шатны байгууллагынхаа гишүүд дэмжигчдэр дээр илүү түшгэлж ажиллая гэж бодож байна. За бүх төвшөнд эн чинь бол Ахмад дунд залуу үеийн төлөөллийн оролцоог тэг шангана. Намын дэргэдэх төрийн бус байгууллагууд, эмэгтэйчүүд, залуучууд, оюутнууд, ахмадууд гэсэн байгууллагуудынхаа чадварыг бэхжүүлнэ. Дээрээс нь ер нь одоо ингээд нэг тооноор орж ирээд нэр дэвшдэг. За одоо намын ажил, амьдрал, төрийн ажлын туршлагатай хүмүүсийг одоо бүх шатанд одоо улс төрийн дэмжлэг үзүүлснээсээ болоод одоо намын нэр хүнд унж байна. Авилга ашиг сонирхлын олон хэрэгүүдтэй холбогдож байна. Энэ нь өөрөө цөөн хүний асуудлаас болоод 300 гаруй мянган гишүүд дэмжигчдийн нэр хүнд унж байгаа дээр бид үнэлт өгүүлт хийх ёстой. Дээрээс нь энэ мөрийн хөтөлбөр 72%-ийг нь засгийн газрын хөтөлбөр тусгасан байдаг. Сая 5 жилийн чиглэл дээр ч гэсэн тусгасан. Тэгээ намын мөрийн хөтөлбөрөөр хэрэгжүүлнэ гэж ард иргэдэд амлчаад мөрийн хөтөлбөр дээр үнэлгээ хийж чадахгүй байна. Тийм учраас мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтэн дээр үнэлгээ хийх одоо баг байгуулна. Тэгээ мөрийн хөтөлбөр дээр үнэлгээ хийн. За ингээ үнэлгээд хэрвээ тухайн салбарт мөрийн хөтөлбөр хэрэгжиж байгаа бол хэрэгжихгүй байгаа бол одоо тэр тухайн засгийн газрын гишүүнд тэр төрийн захиргааны төв байгууллагад за намын одоо зүгээс улс төрийн дэмжлэгээр одоо томилогдсон сонгуульт албан тушаалтнуудад хариуцлага ярина. Тэгээ ер нь одоо гишүүдийг бол идэх оролцооных нь оноогоор ёс зүйн кодтой болгоно гэдэг шүү дээ. Тэгээ ёс зүйн стандарттай болгоно. Ёс зүйн одоо ноцтой зөрчил гаргаж ивэл оноог нь хасдаг. Тэгээ цаашдаа улс төрийн дэмжлэг үзүүлдэг. Авилга ашиг сонирхлын янз бүрийн хэрэг төвөгт оролцолтвол дахиж улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй байх дээр би хатуу зарчим барина. Тэгэхээр одоо ер нь хаана жоохон зарчимтай ажиллая. Тэгээ хариуцлага ухамсарлая. Тэг чи эрх үүргийн нэгдэл бол өөрөө хариуцлага. Эрхээ эдлгээл ярьдаг мөртлөө үүргээ хүлээхээ ярьдгүү. Ийм л болчиход байна шүү дээ. Тэгэхээр хариуцлагатай бай. Тэр одоо тухайлбал яг энэ авилга албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон буюу хүмүүст одоо улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй гэдгийг ярьж байсан. Өнөөдөр ч гэсэн ярьж байна. Хамгийн гол нь одоо бодит хэрэгжилтийг яаж хангах хэрэгтэй вэ? Тэгээд тэр зарим одоо гишүүд анхан шатны гишүүд хэлж байна та ганц нэг хүнийг одоо асуудлыг хариуцлага тооцсон юм шиг авч үзээд цаана байгаа хүмүүст бодитоор бас юм хариуцлага тооцоолохгүй байна. Энэ нь одоо итгэлийг бол алдруулж ийн гэж ярьж байна. Тэгээ 30 дугаар их хурал дээр дэвшүүлсэн шүү дээ. Оюун эрдэнэ дарга өөрөө дэвшүүлсэн. Тэгээ би энэ бодлого үйл ажиллагаа дэмжиж байгаа. Авилгатаа тэмцэе. За ёс зүйтэй бай гэдэг. Энэ үйл ажиллагааг үргэлжлүүлэхийн тулд 31-р их хурал дээр ч гэсэн би бас мөрийн хөтөлбөр дээр танилцууллаа. Тэгэхээр хяналтын байгууллагын чадварыг бэхжүүлээ. Хяналтын байгууллага бол дэргэдээ ёс зүйн хороотой. Хяналтын орооны дэд дарга ёс зүйн хороогоо ахалдаг. Тэгэхээр амьтаа болгоё. Тэ? Бүх төвшөнд хяналтын байгууллага ёс зүйн байгууллагуудын идэвхийг нэмэгдүүлнэ гэсэн үг. За ингээд өөрсдөөсөө хариуцлага ёс зүй шаардаад эхлэхээр ардын намд итгэх итгэл бол одоо мэдээ зэрэг ёстой. Тэгээ хариуцлагатай ажиллана л гэж бодож байна. Нийгмийн эдийн засгийн байдал их хүнд байна штэ.